Сайн байцгаана өрхөм үзэгчдээ та бүхэнд энэ өдрийг мэндийг хүргэе. За UBS телевиз үзэгч та бүхэнд өдөр бүр мэргэжлийн сумаа бүхийн 3 дугаар сарын Харуу Башааг шууд дамжуулан үзүүлсэн. За өнөөдөр 15 дахь өдрийн барилдаан буюу Харуу Башаагийн авраг түрүү бүх хэмбэ гэдгийг шалгаруулах тэмцээн Японы Осака хотод амжилттай болж өнгөрлөө. За 14 өдрийн дараах байдлаар тэмцээнийг 13 даваа 1 унаатаагаар Озаки Теруна Фужи тэргүүлж байсан. За өнөөдрийн барилдаанд энэ тэмцээний түрүү бүх хэмбэ гэдэг нь тодрох ёстой байсан юм. За ингээд тэмцээнийг тэргүүлсэн хоёр бүхийн хооронд тэмцээн өрнөж нэмэлт барилдаан болсноор Харуу Башаагийн авраг бүх тодорсон юм а. Ингээ үзэгч та бүхэнд Харуу Башаагийн 15 дахь өдрийн барилдааныг тоомлон хүргэе. За жүүрээсээ төрүүлсэн Тойо Хибики Сакайгава дэвжээ. За Асанояма Осунараши хоёртоо бол даваа унаа тэнцэж гарч ирж нэмэлт барилдаанаар сая төрүүлснийг бид харсан. За Тойо Хибики Юта та Хэсэгийн 29 дугаар оны 3 дугаар сарын Башаат амжилттай сайн барилдаж жүүрээсээ төрүүлсэн учраас одоо нийлж Японы Сумогийн холбооны өргөмжлөлийг гардуулж байна гэж. За Шикурояма дэвжээний бүх Аби Макошта зэндаанд төрүүлсэн байна. Нэг ч өвдөг шороодолгүйгээр 7 даваатайгаар зүүнний 16-д Макоштаг ирэмлэгдсэн. Ирэх башууд жүүрээд бараг гарах юм шиг байна. Сайхан өндөр чацтай ийм бүх байна. Одоо бүдүүр жин нэмээд ирвэл нэлээд сайн барилдаг баха. За Сандаме зэндаанд төрүүлсэн бүхийг. Сандаме Тамаконго Такума ига дообун. Конго Такума гэж нэртэй бүх байна. Хатао нами. За манай Тамавашигийн дэвжээний бүх юм байна. Пёжожо Жонидан Вакаяма. За Вакаяма гэж бүх Жонидан зэндаанд төрүүлсэн юм байна. Өнгөрсөн тэмцээн дээр бол Жоногучи төрүүлсэн юм байна. За энэ залуу бол одоо бүр төрийн албанд ажиллаж байгаад тэр ажилласаа гараад мэргэжлийн сумад орж иж байгаа. За анх удаа мэргэжлийн сум бүхэд барилдаа Жоногучи зэндаанд 7 даваатайгаар нэг ч өвдөг шороодолгүйгээр төрүүлсэн байна. За дэлгэцэндээ Макуши зэндаанаас доогуур зэндаан, доошоох зэндааны бүгчүүдийн одоо төрүүлсэн бүхийг харуулж байна. За ингээд Жоногучи, Жонидан, Сандаме, Макушта, Жүүрё. За тэгээд дээд зэндаанд Маягашира цолтнууд гэж үзээ тийм ээ. Тэгээд Комос, Секиваки, Озики. За тэгээд аваргууд гэж тооцох юм бол бүгдийг ингээд цолоор навааханд бараг 10-аад одоо зэндаа болох нь шүү дээ. Аби ва хигаши но 16 枚目ということで。За барилдаан эхэлсэн. За ёстой сайн барилдаа шүү дээ. Котоюкигийн тэр одоо хоолоонд нь туссан тэр хоошо гэдгийн гутаа эрдөөсөө тогтоод. За ингээд 11 даваатай тэмцээнийг өндөрлүүлж байна. Их сайн бариллаа. За Даяшигийн хувьд л өнгөрсөн 1-р сарын Башаа Жүүрё зэндаанд төрүүлж энэ сар Макучи зэндаанд орж ирээд за 11 дээрээс 11 даваа 4 унаатаагаар Харуу Башааг дуусгаж байна. За Нишикигийн хувьд Маягаширагийн 16 дээрээс барилдсан. За тэгээ амжилт муутай барилдсан учраас эх сарын Башаад бол доошо буух бахаа гэж бодож байна. За Кагаяки. За тачаа дээрээс их сайхан сүхүүд дэвжээний захрууд урж гаргаж байна. За дэвжээн дээр барилдаа эхлэх бэлэн болсон байна. За Акиномигийн хувьд бол баруун зүүн гараг сайхан лав орсон байна. Одоо ингээд шигшээ түрээд явах болтой. За хариу нэхэнд сайхан тогтлоо бүр дотор за байр цаасан харин их сайхан босгож баруун талаас ингэж
гуйдаад ингээд авлаа. 最後はこれ上手が切れて小手投げの発表です。佐田の海も右を巻き替えて残す相撲がありましたが、勝ったのはの海です。頭で За их сайхан тунгааж орлоо ч Ёшома. Тэр талах гэдэг буруудаа. За их сайхан тогтлоо. Маш За хоёулаа их сайхан бариллаа. Тэр нэг татах гад нэг хоёр ч оролцоо зар гараа бас ягаад байгаа юм бэ? Гараа л бариад байгаа энэ бас тэр тохоо бас гэмтэлтэй байгаа юм болов. 激しい相撲。 За энэ Макучи Зандаанд барилдаж байгаа хамгийн залуу бүх Такекеишо 11 даваа 4 унатаагаар Харуу Бошогийн Кантошо буюу тусгай шагналын эзэн боллоо. 勝てば関東賞という中でその重圧の中で本来の相撲を取り切りました。先に千代翔馬が引きました。 ちょっと引いたかね。 барилдах хэрэгтэй их холоос босгож шуураа. Зүв. Сайн харж байгаа. Юудаас яах оо зүв. За бариад авсан. Нэг дараа тэрэггүй тэр ингээ явдаг нь зүв. Түрүүлээ гарна үрчих юм. За ичнөөж. За давталтыг харъя. はっきりとこの逸ノ城の右手が速いのが見えましたね。それにしてもこの最後の土俵際 Ямар дээшээ гарч ирж байна ураагийн хоёр хөлн тийм ээ. 曲芸を見てるようですね。 曲芸。 За энэ дээр их сайхан түлхсэн, энэ дээр сайхан тогтож байгаа ичнөөж. За тэгээ сайхан тэрврээд авсан. За энэ татах гэдэг илүү ээж магадгүй зүгээр. ここですよ。はいはい。あ、なるほど。この左足よく送りましたね土俵の内側に。 Тэгээд ичнөөжгийн хувьд бол би за яг хөө мэдээ 6 даваа гэдэг бол нэг тийм сайн амжилт биш. Гэхдээ өөртөөгөө тэмцэж өөрийнхөө арга барилыг олж авах гэж ингэж зүтгэж явж байгаа учраас нэг их шүүмжилмээргүй байгаа. Тийм. もろ手突きの碧山、引きについていきましたが妙義龍落ちてしまった。碧山は勝ち越しですが妙義龍これで За碧山 8 дахь даваагаа авлаа. もろ手突き下からあてがう妙義龍。この引きについていけませんでした。決まり手突き落とし。碧山は勝ち越しを決めて8勝7敗で今場所を取り終えました。妙義龍頭で当たって徳勝龍がまず突き放します。突き落とし今場所も千代の国。 За тогшоолын хувьд бас тоглоом ер нь муугүй болсон. За одоо ширүүлсэн бичлэгээс давтан харуулъя. Хоёр бүх. За тогшоорын хувьд бол их хүчтэй түлхэж дэвзээний зах руу аваачсан ч гэсэн Чана хүнийгийн хувьд бол одоо хөдөлгөөн илүү хурдтай. За тэр давуу байдлаа ашиглаад зүүн гар тишээ зайлаад 9 дахь даваагаа авч 9 даваа 6 унаатаагаар Харуу Бошоогоо дуусгаж байна. За өнөөдрийн барилдаанд Дайшо Маругийн хувьд бол даваа чухал. Гэхдээ өмнөх онолтод бол Хогтоо Фужи төвдөж шороодж байсан. Өнөөдрийн барилдаан хэрхэн болохыг хамтдаа харцгаая. 左に少しずれた北勝富士。大翔丸右のど輪。 За өө тэгээд өөрөө したわけですけれども、悔しさはもちろんあるんですが、 За түүний хувьд дээд зэндаа буюу Макучи зэндаанд гарч ирсэн 3 дахь башаа. 持ちましたという話をしていました。 3 дахь башаа дээрээ 今日勝って7勝。 Маягаширагийн 5 хүртэл ирмэлэгдэнэ гэдэг бол одоо түүний хувьд өндөр амжилт авахаа гэж бодож байна. 勝ち上げていったが。 За Маушин. За Маушин барьц авсан. За энэ барьцанд хүрсэн л бол ер нь одоо давахгүй байна гэж байхгүй дээ гэж одоо манай Наранбат ах төлөвийн төвчнөр оролцохтой бас ярьж ирсэн тийм ээ. Тий. Хоёр гар суган доогоор орсон тохиолдолд бол
ерөнхийдөө барилдааны гарт оруулчлаа гэж ойлгож болно гэж хэлж байсан. За яг Яг туссан байдлаас бол ингээл Такара хүчийг хүчээрээ түлхэн л дээ. Ялангуяа Ишиора бол тэр зүүн гарыг хавчиж тэн дээр хамаг хүчээ төвлөрүүлсэн. この宝富士の左が覗いてしまいました。ただいまの決まり手は押し出し。 за хоёр бүх бол одоо өмнөх хонолтуудаас харахад бол дийлэнхтэй Кёкшух Эрдэнэбаатар Соко Курайг давж байсан. За өнөөдрийн барилдаанд ч мөн адил даваад Бошогийн 5 дахь даваагаа авч байна. 5 даваа 10 унаатайгаар Харуй Бошог дуусгаж байна. За гэхдээ Маягашрагийн 14 дээрээс ирэмблэгдсэн 5 даваа 10 унаатай гэдэг бол эх сарын Бошоо дээд зэндаанд байх уугүй юу гэдэг асуудал бас ярих тухай гэж бодож байна. 西の14枚目ですから幕内の地位を守るのは厳しい成績です。場所中に膝を気にする姿もあります。右を差しに行ってもろ差しを狙う勢いですが海星右の前回し。 За баруун гар талаар бас маашны урдаас авсан Кайсэ. За Кайсэгийн хувьд бол Никио сүүлийн 2 өдөр яг нэг иймэрхүү арга барил техникээр даваа авч байна. За уйлаа л одоо гинтэлтэй байгаа. Кайсэ бол өөрийнхөө гинтлийг бас нууж гэх нь хаашаа бас нэг тийм яг одоо өвдөж байгаа хөлн дээрээ биш өвдөг байгаа хөл дээрээ ачаал өгч юм гэж барилдаад байгаа бас тэр нь болоод байгаа шүү бас. Өнөөдөр бол нэлийн дөхүүллээ. За барилдаа хийсэн. Төвгүүхэн даваа авч 5 даваа 10 унаатайгаар. За Такаказигийн хувьд мөн адил 5 даваа 10 унаатай. За их сайхан доогоор орлоо. За барьц авч чадсан байж байгаа. Харин 2 гаруй орчлоо. За их сайхан тонгоох тэр ялангуяа тэр зүүн гараараа сайхан дарж явах хэрэгтэй. За толгоо бол их гоё орчлоо тийм ээ. 90 доор. За ингээ ерөөдөө барилтаа нэг сайхан тавцсан бахаа. Чац өндөртөө сайн барилдаг бүхийг бол туулж сайхан гаргаж байна. Ингээд 6 даваа тавуулж байна. Энэ бол муугүй амжилт. Яг зүгээр нэг 7 даваа 8 даваач авчиж магадгүй шахуу. Зүгээр байсан зүгээр тэр болгон барилдаан одоо санснаар болох хүчтэй тийм ээ. Тэгэл байх уу. За гэхдээ Таканавиа баасан дөрчин хувьд Харуй Бошоод Маягашрагийн 2 дээрээс усч барилдаж байгаа. За энэ бол түүний хувьд мэргэжлийн сумо бөхөд барилдаж ихэлснээс хойш бол одоо хамгийн том амжилт нь За Точоозан бас гараа урдаа барьж байгаа төрдөөс Митакоми дөрдөөс боломж өгөхгүй байсан. Гэхдээ хоёр талаас тулж. За Митакоми бас нэлээд тийм хөдөлж өөрөө хойш гэж үзлээ урагшаа ихэнхдээ алхлаа. За тэгээд татаад ингээ Хатакоми хийчих шууд ингээд Комосиби цолон дээр анхудаага 9 даваа авч байгаа юм байна. За барьсан авсан зүгээр. Шказавны хариу хийдгэн зүгээр. За нэг л даваа дутлаа да. 9 даваа 6 унаатайгаар тийм тэмцээнийг өндөрлүүлж байгаа үзэгчид одоо маш халуун талархаж хэлээж хүлээл гэж одоо баяр хүргэж байна. Фотошогийг. За бариулчихлаа. За тадаа гიშгчүү яа. За тэгээд эх сарын Бошоод бол 10 даваа авахад. Тэгээд ихтэй бас сая Китано Фужи Кацаакага хэлж байна. За энэ барилдааны давталт. 10連勝もありましたがどうでした？ Ялангуяа дотгошоо байсан л бол яаж болохгүй юм л да наашаа явж байгаа учраас тийм ээ. Зайлах гэж орлоо нэг 2 хооронд болсон шүү.
За гисэн сата их сайхан тунгаж урилж зүүн гараа яах чарахгүй өөрөө оруулчихж байна. Гисэн тэрний хүчээ За барьцанд хүрсэн. Ямар сонин барилдаан болов. За яа гарах байхгүй Озики бол бие барьж байна. Тийм байна. Тий. Гисэн сата бол хийж болох бүх юм хийлээ. Их хөнгөн яваад өглөө шүү дээ тийм үү? Тий, тэгээд Озики тэрний хүч одоо царай харж байгаа хүнийг тэнд цайцсан их бие барьсан. За магадгүй энэ дээр өөрийнх нь гэмтэл эртнүүдээс нэгдүгээр, хоёрдугаар бас өрсөлд өчн гэмтэлтэй байгаа гэдгийг бодсон ба. Гуравдугаар бас Котошогико Сикэвката барилцсан тэн дээр бас зайлцсан. Тэрнээс бас нэг олон нийтээс сөрөг комментүүд тий. За тэрнээс гадна өөрөө ч бас өөртөө бас дүгнэлт хийсэн байж байгаа. Ийм юмнууд ингээд давхцсан байж магадгүй. За их сонирхолтой сайхан барилдаан боллоо. За барилдааны сүүлийн барилдаанууд одоо Какуро авраг бас нэлээд тийм ирчтэй. За Какуро авраг за хуйлаа л ер нь ижилхэн шахуу барьцтай харам хожи авраг гинт бусгаад урдуураа гүйлгдэг. За тэр мэхэндээ шийдчих болов. За дотор. За Какуро авраг тэр баруун гарныхаа барьцанд бол нэг найдахгүй байна. За Какуро авраг гаргалж байгаа зүүн гараараа маавшин турчих гээд оролдоод байна. За харам хожи авраг нэг л босох болоо да. За барьцаа. За барьцанд ав. Өө докторд үлдсэн өө. За яах чарга байхгүй. Тэгээд шахааны гэмтэл бол нөлөөд байна л да. За харам хожи аврагын хувьд энэ тэмцээн дээр бол тэр шахааны гэмтэл маш их нөлөөлж байна. Хэрвээ ингээ бүрэн нэдгрэхгүй бол энэ цаашдаа барилдах ч бас нэлээд хэцүү болох болоо. 決まり手は寄り切りです。さあ本割で勝った。 За тэгээд авчиж. Маавшин барьцанд хүрсэн. Хаах хэвээр яг шийдсэн мэхэнд орлоо штэ. Шийдсэн мэхэнд орсон. Төрүүлж ундаа. Төрүүлж унсан. За ястаа сонин. За баяр үргээ. Яах чарга байхгүй. Озики тэрнөө бүжиж гэсэн сайн байлцсан. Уг нь бол барьц авсан. Нэг л зориггүй явчлаа. Шийдсэн хийж байна. Тэгээд өөрийнх нь жин яг нөлөөлж байна. За энэ шинхэн Якузуна Хисэнэ Сато Якузуна цолтой барилцсан анхны бошоод 14 давж 14 давж тийм үү? Тэ одоо яг 13 даваа авсан. Тэгээд нэмэлт барилдаанд давж төрүүлж байна. За ингээд тэмцээний өмнөх одоо барилдаан тийм ээ. 15 дахь өдрийн одоо гол барилдаанд. Тернохожи右前回し。決定戦。稀勢の里並びました。モルデスキ中に入った稀勢の里。稀勢の里の勝ち。稀勢の里新横綱見事に優勝を手にしました。少しどうでしょうか、目が潤んでるようにも見えました。 За нэг сэтгэл нь нэлээд хөдлөж байгаа бол та царай бас нэг тиймэрхүү болж байна гэж хөтлөгч тайлбарлагч хэлж байна. Бас нулимс унах болов яах бол гэж. За Кимигайо гэж одоо төрийн дууллаа. Одоо их шиглүүлнэ. Одоо бүх үзэгчид зэрэг босч. Гэсэн сата аврах төвчсөнгүй. Өнөө сонгож байна.
энэ баярын нулимсыг болоод одоо бүрэн ойлгох үндэстэй.君ヶ谷の途中からこの男泣きです。 За отоко нах гэж яг шууд магшиж авчулаад эрэгтэй хүний нулимс гэж яг эр хүний нулимс гэж хэлэх юм уу тийм ээ. すごいですね。 За 13 даваа 2 унаатаагаар төрүүлээ гэж. Одоо нэг давааг бол эмэлт барилдаа нэг бол аль бие усны юунд оролцдог. あと放送時間1分ですが、金内さん。はい。本当に今日はいいものを見せてもらった。そんな感じですね。先場所でもこんなになかなか涙を流さなかったのに。はい。よほど今場所のはね別物なんでしょう。 За гитан хойж байгаа хэлж чинь өнгөрсөн тэмцээн төрүүлээд Якозуна цолон төрөхтэй хүртэл ингэж нөлөө сунгаагүй. Энэ удаагийн даваа бол ялалт бол төрөө бол үнэхээр одоо үнэтэй ялалт болж байна гэж. За ингээд Японы сумого холбооны өдөртөх зүйлийн тэргүүлэгч энэ дарга Хакако Оягата өргөмжлөг уншиж гардуулж чинь төрүүлсэн боход. 感謝です。 表彰式が続いています。この後春巡業があって夏場所5月14日初日を迎えます。 За 5 сарын 14-нд нацуу башаа эхэлнэ. お別れします。 За энэхүү хаврын харуу бошоогийн түрүү бөхөөр шинэхэн Якозуна Кисэнэ Сато 13 даваа 2 унаатаагаар тэмцээнийг тэргүүллээ. За Монгол бөхчүүдийн маань хувьд Чошомо 9 даваа 6 унаатай. За харин Ичиножо Ичин Норвегийн хувьд 6 даваа 9 унаатай. Кёкшох Эрдэнэтээр 5 даваа 10 унаатай. Таканаева Басандорж 6 даваа 9 унаатай. Тамаваши мөхөргөл 8 даваа 7 унаатай. За харин Якозуна цолтой Какурио авраг болон Харма Фужи авраг нарын хувьд 10 даваа 5 унаатаагаар за харин тэмцээнийг 14 өдрийн дараах байдлаар тэргүүлж байсан Озики Тэруна Фужи Ган Эрдэн 13 даваа 2 унаатаагаар амжилттай сайхан барилдаж харуу бошоог дуусгалаа. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараа сарын нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай.